Энэ манай 140 дэх цэцэрлэг бид нар Японы өвсний үндэсгээд төсөл бичээд энэ цэцэрлэгийнхээ өргөдөлийг бид нар барьж байгаа. Японы хөрөнгө оруулалтаар цэцлэгүүд тусламжаар. За эндээс эхэлж тавигдж байгаа зам. Магнус нь дуусчих гал үзээд байна тийм. Герман Монголын технологийн сургууль олон улсын тэр эдэн том хөрөнгө мундаг сургууль байгаа. Тэр доороос ирж байгаа зам чинь ингэж үргэлжлээд энэ тойрог руу ороод бүтэн урчаад энэний цааталд орчоод дуусчих байгаа байхгүй. Нэг ажлаа хэдүүлээ нэг мөсөн ингэж дуусчихад байхгүй болвол ингээд дахиад нэг нийслэлийн өмч хөрөнгө чинь дутуу хаягдаад үлдээд байгаа байхгүй. Хуучны дэд бүтцийн барилгууд их байдаг юм байна. Тэгэхээр энийг ер нь дүүргээсээ нэг анхаарч агаад хэдүүлээ урт хугацаанд нь төрийн үйлсийн түншлэлийн тухай хууль, скол хот суурин газрыг дахин төлөвлөх, орон сууцруулах тухай хуулийн дагуу сонгон шалгуулалт зарлаад эргэлтэнд оруулж болохоор юм байна. Энэ зогсоол болоод тэгээ одоо энэ сургуулиас доошо тэр үргэлжилж байгаа энэ тойрог нь үлдчихэд байгаа. Зогсоол зам нь 80 оноос хойш хуучнаар хаягдсан. Одоо яг энэ доотлол бүр аимшиг болчихсон. Яг энэ доотлолын 119 дэх сургууль واخгүй. Бид нар газар чөлөөлтийн ажлуудыг хийгээд сургуулийнхын газрыг бол чөлөөлсөн. Энэ замыг энэ жилдээ ингээд төсвийн тодтоглоор бидэд үлдсэн жоохон мөнгөний тавиад өгвөл дуусгаад өгч өөр юм ерөөсөө ярихгүй л гэдэг. Бид нар болохоор шугам сүлжээг нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр зураг төсвийн янзлаад байгаа. Одоо та энэ миний хараа. Бүх байрууд руу ийм шугам явж байна. Энэ бол хэдийгээр засвар арчлалт гэж байгаа ч гэсэн ялгаагүй энэ хэсэг чинь бид нар одоо олон улсын нүүр царай болсон. Энэ томоохон уул уурхайн гадна дотны зочид төлөөлөгч нар ирдэг энэ сургуулийн зам руу оролцсон баг. Төгс фри зоныг очиод яалтаа шийдэх хэрэгтэй байна тийм. Төгс шийдлийнхийг тийм. Тэр одоо тэ шүүхтээр явцсан байгаа л өдөрлөгтэй нь уулзаад зарим ажлаа цуцлахаар бол цуцлаа тэгээд зургийн тодтол болох багт тийм. Бид нар шүүх цагдаа чинь гомдлын өгсөн. Баян зүрхтэй холбогдож байгаа хойд хэсэгтэй тийм. Баян зүрхийн хэсгийн ихний 1-8 дугаар гудамжийг инженерийн шугам сүлжээнд буюу бохир толбох ажил. Үйлдвэр технологийн парк эсвэл одоо нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорацийн энэ одоо барилга төлөвлөлт орон сууцны бодлого юмнуудыг бол бодлогоор хангаж өгвөл хийх ажил эрхийг нь бол маань дүүрэг рүү шилжүүлэхэд бол бид нар зөвхөн нийслэлээс одоо нэг агентлагаас нэг дараагаас зөвшөөрөл авахгүй хүлээгээд байх шаардлагагүй. Хоёрдугаар ер нь бол энэ хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль шинжилэгдээд налах багнуур бол бүрэн биеэ дааж яг татварын одоо орлогоор амьдрах боломж бол байгаа. А гуравд бол үйлдвэр технологийн паркийг бол бүр бодлогоор хөгжүүлж хэрэгтэй. Манай одоо 32 мегаватт эрчим хүч хүлээж авах гэж байна. Усныхаа асуудлыг шийдсэн. Одоо бид нар цэвэрлэх байгууламжийг хөөцөлж байна. Гадны хөрөнгө оруулалт байх юм уу, төр хувийн хвшил явах юм уу, яаж явах юм гэдэг. Тэгэх юм бол одоо ажиллаж байгаа 10 хэд үйлдвэрүүдийн тавс очиод үзэх хэрэгтэй. Тэгээд тэр бас хэлийн засгийн маргааны асуудлуудыг хэдүүлээ нэг томоохон бодлогын хэмжээнд бас Төв аймагтай, Сэдв аймгийн Сэргэлэн сум, хэлийн засгийн маргааны асуудлаа шийдчих юм бол ер нь бол бусдаар бид нар бол жижиг сажиг ажлууд бол хийгээл явж байгаа.